Game Point podcast хамт байдаг үзэгчд болон сонсогчдод дахин талархснаа илэрхийлье. Хэрв та биднийг дэмжиж байгаа бол лайк болон subscribe дараарай гэж хэлмээр. Энэ бол бидэнд үзүүлж байгаа 100% бодит дэмжлэг юм шүү. Ингээд subscribe. Шинэ 7 хоногийн мэнд хүргэе Game Point podcast-ийн 34 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. LA хотоос Сан Францискогоос ялалт та бүхэнтэй мэдчилж байна. 2025 оны NBA-гийн плей-оффын эхний шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа. Энэ мөчид багууд ихнээс нэгээс 2 тоглолтыг хийчихэд байна. Тэгээд тийм учраас бид хоёр тоглолт хийсэн багууд дээр эхнээсээ энэ цуурлын ханууд гараад эхлэв үү гэж бидний таамагласан зүйлээс хэр зөрж гин хэр таарж гин мөн эргэн тойрны үйл явдлууд юу болж байна гэж. Тэгээд дөнгөж одоо би тэрийг нэвтрүүлгээ бичиж явахгүй. Дөнгөж сая Los Angeles Lakers, Minnesota Timberwolves багуудын цуурлын 2 дахь тоглолт явагдаж дууслаа. Энэ тоглолт нь Lakers 2 баг хоёулаа 100-аас доош оног авсныг онцлоо. Lakers хожиж цуурлыг 1-1 харьцаатай болгож тэмцүүллээ. За энэ цуурлын талаар ярьснаар хоёулаа энэ удаагийн дугаар эхлүүлэе гэж бодож байна. Lakers Minnesota Timberwolves баг ихний тоглолтод сюрприз барьж чадсан тийм үү? Яа, сюрприз барьсан. За тийм ээ, сюрприз барьсан ихний тоглолтыг шууд гэж аавна гэдэг чинь бас л Minnesota Timberwolves-ийн хувьд бол маш том хэрэг. Талбайн давуу талыг өөрсдөө шилжүүлж чадсан тийм. Lakers-ийн хувьд бол ихний тоглолтын дээр бол маш хайн хандсан. Яг ингээд плей-оффын тоглолт шиг биш. Зөвхөн нэг үлрэлийн нэг сарын тоглолт шиг орж ирсэн тийм. Тийм нэг сарын нэг дунд явж байгаа нэг тоглолт шиг хандснаасаа болж ер нь бол хожигдсан гэж би бодоод байгаа. Тэгээд өнөөдрийн тоглолтын дээр арай intense, арай physical тоглож эхэлсэн нь ер нь бол өнөөдрийн хождыг авах хамгийн гол шалтгаан болсон гэж би бодож байна. Түүнээс биш нэг айхтар adjustment хийгээд айхтар олон юм өөрчилсөн гэж би миний хувьд бол хэлмээргүй байна. JJ Redick-д. Яа, ер нь бол ялгаа бол өнөөдөр арай physical тоглосон, арай их хамгаалсан суусал орхиогүй. 3 дээрээс ихний тоглолтын дээр бол бүр амар статус чи харсан уу? Хэдэн удаа сул шийдсэн ээ? Үгүй. Тэг би одоо ингэ харуулдаг заа. Sorry. Би өчнөр асууж байгаа оруулах боломж юу? Энэ хараа нийтдээ 32 удаа биш 42-оос 21 гүн 3 pointer хийсэн гэж байна заа. Тэгээд 42 удаа одоо шийдсэн шүү дээ. 42-оос 21 42-ын биш дээ 27 нь wide open буюу бүр ховоосон суусал. Тэнгүүтээ 15 нь open. Тэнгүүтээ 41-ээс шүү дээ 42-оос шүү дээ нэг нь ч өмнө очиж хамгаалав контест хийгээгүй. Тим тоглолт зөнгөс. Тэгэхээр яагаад тойжчихсан бэ гэдэг нь ер нь л тэрэн дээр байгаа. Тэгээд өнөөдөр бол тэр зүйлийг бол JJ Redick болон Lakers-ийн тоглогч нар бол өөрчилж чадсан гэж бодож байна. Тэгэхээр наад чинь хамгаалтан дээр JJ Redick дасгалжуулагчийн хувьд rookie алдаа гаргасан юм шүү. Миний харснаар бол Anthony Edwards-ийн ихний тоглолтод даблдаад бусдын сул шийдвэсээр гад бусдад шийдэлтэн сайн байсан. Бараг 3-аас 50 50 өнөөдөр ер нь тоглолтын туршны товтлого нь бараг 60-аас дээш битэж байчуу. Ихний цуврал дээр ингэсэн. Өнөөдөр болохоор нэг эсрэг нэг хамгаалаад яг switch хийх газараа switch хийгээд ер нь нэг хамгаалчлаа. Тэгснээр сул хүн гарсан гүртэй. Тэгээ 84 оног плей-оффын тоглолтод алдна гэдэг бол хамгаалт ямар байсны илрэл болоо. Дээрэс нь тоглолтын төгсгөл рүү Lakers 20 оногоор хожиж явсан. Тоглолтын төгсгөл рүү Lakers оногоор бариулж байгаа шалтгаан нь хамгаалтаар маш их хүч зарцуулж байгаа учраас сэргээгээд ядарч байгаа харагдсан. Тэгэхээр айл баг нэлээд их хүч хамгаалтан дээр хүч хайсан бас их шатсан энэ тоглолтын үеэр Jade McDaniels, Julius Randle тэр бас гаргаж байгаа үйлдэлүүд ер нь бол тоглогчтой шатцсан байгаа тийм зүйл ажиглагдаад байна. Тэгэхээр хамгаалалт дээр маш physical контакт ихтэй маш олон тохоонуудыг харж байна. Маш олон тохоо цээж рүү орж байгааг харж байна. Jared Vanderbilt бол ерөөсөй ойрцсон болгоныг бараг тохиолж байна. Ер нь бол маш тийм ширүүн хатуу тоглолт болж байгаа бол харагдаж байна. Гэхдээ юм чинь плей-офф шүү дээ. Плей-оффын цуврал ийм л байдаг. Цуврал 1-1 бас нөхцөлд 3 дахь тоглолтод хоцсон баг нь ер нь бол 75-аас дээш хувьтай тэр цуврал ялдаг гэсэн нэг статистик байдаг баха. Тэр одоо цуврал ингээд Minneapolis хот руу Minnesota мужид шилжиж байгаа. Одоо бол цувралын хамгийн чухал тоглолтууд айсаа. Тэгэхээр
дараагийн тоглолтод юу биднийг хүлээж байгаа бол гэж бодож байна. Миннесота мэдээж саяны тоглолтын дээр дүгнэлт тийм үү? Дүгнэлт хийгээд гэртээ очиод бичлэгээ үзэж байгаад анализ хийгээд саяны Legacy хамгаалтын эсрэг юм мэдээж бодож гарч байна. Яг гэх юм бол шатрын нүүдлээрээ тэднийг илүү нүүцсэн байгаа штэ. Legacy хариу нүүдэл хийсэн, одоо Minnesota-гийн хариу нүүдэл хийхээлж. Бисээ түрүү яг тоглолт болсон нэг юм уусан шинэ төрсөн. Одоо ингэ Lakers ингээд өв дээцийнхээ нутаг дээр ч тоглох нэ гэх. Indianapolis Lakers байсан шүү дээ. Өв дээцийнхээ нутаг дээр ч тоглох нэ. Яг одоо яг ийм intense physical тоглох нь ойлгомжтой. Гэхдээ өнөөдөр хоёр баг хоёулаа нийлээд ерөөсөө бишээ хоёулаа 20% 3 шийдсэн. Энэ 3-аас айгу сайн шийдэх хэрэгтэй. Ер нь шийдэлтүүд айгу маш сайн хийх хэрэгтэй. Тэрэн дээр Lakers ажиллах хэрэгтэй. Ер нь Timberwolves гэсэн хожиг гэвэл тэрэн дээр ажиллах хэрэгтэй. Lakers-ийн хувьд бол яг хоёр тоглолтын аль нэгийг авчаад буцаад талбай давуудлаа авчина. Тэгэхээр хоёр тоглолтын аль нэгийг заавал хожих хэрэгтэй гэж миний хувьд бол бодож байна. Өнөөдрийн хамгаалт шүү дээ. Ер нь өнөөдрийн хамгаалт яагаад ажилласан бэ гэхээр шүү дээ. Түрүүний эхний гейм дээр ерөөсөө будагтаа талбайн дээр ерөөсөө бүгдээрээ шавчаад ер нь бол төвдөө итгэхгүй байсан. Тэнгүүт LeBron James өнөөдөр бол үнэхээр яг Лука хичнээн 30 оноо авсан ч гэсэн LeBron James-ийн өөр долоо төв дээр олон тэр ребаунд дээр маш их байсан. Яг тэр зүйл бид LeBron James-ээс илүү яг энэ байдлаар эсвэл тэрнээс илүү харах юм бол Lakers талбай дээр нь хожих нэг хожлыг бол авах бүрэн боломжтой гэж би бодож байна. Тийм, LeBron-ыг магтмаар 40 настай хүн тэгээд 20-15 хийсэн ийм статистик 40 наснда плей-оффд үзүүлсэн тоглож энэ бид мэдээж урд өмнө байгаагүй LeBron л анхдагч нь болсон. Плей-оффнд маш олон статистикээр плей-оффын түүхийг тэргүүлдэг юм тоглож байна. Өнөөдөр үнэхээр одоо багийн туршлагатай тоглогчийн хуваар одоо ноён нурууны хуваар үнэхээр хийх ёстой зүйлийг хийж байгаа. Хамгаалтан дээр хамгийн их хүч зарж байгаа нь харахгүй LeBron James байсан. Гэхдээ миний зүгээр харж байгаа нь би JJ Redick-ийг нэг adjustment буюу өөрчлөлт хийгээгүй гэдэгтэй ч юм бол санал нийлэхгүй. Яг гэх юм бол хамгаалтан дээр миний хувьд л зөвхөн double хийхгүй нөгөө Anthony Edwards дээр double хийхгүй байгаас гадна Mike Conley дээр рүү хачмаар очиж хамгаалагдсан байхгүй. Би тэрийг ихлэ гайхадсан. Тэгсэн чинь тэр нь switch дээр зөрөхгөөд эхлээд Conley дээр гэх аваадсан байхгүй рүү хачмаар. Тэг ингээд зөрөөд эхлэнгүүд яг нэг match up-ууд нь ингээд таарчаад Minnesota ч ингээд нэг юм хамгаалт довтлогоон дээр ингээд за тэгж зөрнө гэсэн нэг юм хувилбар байгаа шүү дээ. Тэрийг сайн судалсан учраас рүү хачмаар эхлээ Mike Conley дээр тааруулчихад байгаа. Тэгээд энэ маш сайн ажилласан гэж хэлмээр. Mike Conley өнөөдөр талбай дээр 21 минут тоглоод оноо аваагүй. Хасах 5 үзүүлэлттэй. Энэ маш сайн ажилласан байхгүй. Өнөөдөр зүгээр би ингэж харж байна. Хүмүүс сайн Julius Randle ингээд өстө багаж ирлээ. Бүр ингээд бусны явахгүй хахад багаж ирлээ. Би бол тэгэж харахгүй байна. Julius Randle маш их бөмбөг нухсан. Julius Randle бага бүтэн 24 секунд цогсоож байгаад бөмбөг ингээд ухаа заалаа доош орж тэг тусам багийнхан тоглогчд нь царцдаг. Тэг тусам багийнхан тоглолт нь урддаг. Тэг тусам Minnesota-гийн бөмбөгний шилж дуудаашдаг. Сая сүүлд ягаад оноо Minnesota Timberwolves барьсан гэж. Яг тэгвэл Randle бөмбөг тэгж нухаа болоод Randle өхөө бөмбөг тойрж эхэлснээр ер нь бол шилдэлтнүүд нь орж бөмбөгний л хурдан ажиллаж байгаа. Тэгээд одоо өнөөдрийн тоглолтод Randle 27 оноо авсан заяа. 27 оноо авсан. Бага оноо авалтаар тэргүүлсэн. Гэхдээ талбай дээр хасах 14.5-аас хамгийн их нь энэ нэг зүйлийг өгүүлж байгааз. Тэгэхээр Randle бөмбөг нухах тусам Minnesota Timberwolves таашаагүй. Эхний тоглолтын дээр Randle тэгж бөмбөг нухлаа. Үгүй шүү дээ бөмбөг маш гоё шилжсэн шүү дээ. Тэр би бол өнөөдөр Randle-ыг багтаа тус биш бүр харин ус улсан л гэж хэлмээр. Гэхдээ яг тийм үзэгдэл бол эхний гейм дээр Lakers дээр харагдсан шүү дээ. Luka Doncic шүү дээ. Нэг ассист гэсэн. Тэгээд эхний үеэс ахуулаад хитрхи ISO тоглоодсон Luka Doncic. Тэгээд бусд нь ер нь бол тоглолтноос баг гарсан. Тэгээд сүүл тоглолт дуусны дараа хин жоохон комплент мөстрөө Dorian Finney-Smith ерөөс ингээд бөмбөнд ингээд хүрхгүй болохоор хүмүүс надад тоглогчны энержи ингээд унаад байна гэсэн. Тэгээд өнөөдөр бол Luka Doncic бол тэрийг бол бүр эсрэгээр нь өнөөдөр баг triple double хийсэн шүү дээ. 9 шүү дээ. Тэр чинь шалгоондоо яг тэр тал дээр бол үнэн байгаа байхгүй тийм. Ер нь бусдыгаа оролцуулна, бусдыгаа тоглуулна гэдэг чинь бас одоо сайн. Үгүй маш чухал байгаа байхгүй.
сайн биш бүр чухал байна. Яхахгүй тийм ээ л. Тэгээд цуврал дөнгөжнийг нэгний цуврал цааш товчтойтой үргэлжлэх учраас битэрийн талаар нэг их ярина. Тийм учраас энэ удаа орхи. Гэхдээ Лос Анжелес багтай холбоотой нэг шинэ мэдээ байгаа. Тэрний өгөхөр багийн ерөнхий менежер Роб Пеленката тэд шинэ гэрээ байгуулж менежерийн ажлаа хангалттай сайн хийж байгаа гэж дүгнсэн учраас одоо ажлаа гэрээг шинээр сунгасан. Гэхдээ дээрэс нь түнд шинэ албан тушаалыг өгсөн. Сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан. Дэд ерөнхийлөгч ерөнхийлөгч тийм. Тэр чинь ерөнхий менежерээс гадна сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч гэхээр энэ яг ер нь юуг яадаг албан тушаал юм бэ? Одоо сагсан бөмбөгтэй холбоотой бүх шийдвэрийг Роб Пеленка ямар нэгэн хүний хамааралгүйгээр гаргана гэсэн үг л дээ. Бүх одоо хамгийн том төлхөр одоо Роб Пеленка дээр байна л гэсэн үг. Би тэгээд ер нь тэр чинь зүг болов гэж бодож. Энэ сагсан бөмбөг basketball operation president гэдэг чинь юусе байгаагүй байжгаад Magic Johnson ирэхэд Lakers гаргаад ирсэн шүү дээ. Magic Johnson-ыг тэгж аваад. Тэгээ өнөө Magic Johnson яаж халахлаа бид нар мэдчихэж байгаа тийм. Тэрнээс хойш юусе тийм хүн байхгүй байжгаад одоо яг ингээд яг тэр их мэдлийн өнөөдөр Rob Pelinka-д өгж байгаа нь Jenny Buss ер нь Rob Pelinka-д ямар их итгэж байгаа тэрний одоо тэр хүний одоо вижнтэй багийг аль зүг рүү явуулах гэж байгаа вэ гэдэг зүйлд нь маш их итгэж байгаа учраас энэ төлхөөрөг өгж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд угаасаа come on Luka Doncic-ийг авна гэдэг чинь ирээдүйн 10 жилээсээ тийчлээ шүү дээ. Тодорхой болчихлоо. Унах шаардлагагүй болчихлоо. За LeBron яагаад за унандаа сэргэн бос тэтгэврт гараад сэргэн босголт руу орондоо Anthony Davis-ийг яах вэ гэдэг ер нь бодол ингээд ард байгаад байсан шүү дээ. Одоо тийм шаардлага болсон. Тэгэхээр энэ хүний хийсэн ажил бол ирэх 10 жилдээ баталгаатай гэж би навд бодож байна. Зөвхөн Luka Doncic-ийн трейдийг хийгээгүй шүү дээ. Anthony Davis-ийн трейдийг бас хийсэн шүү дээ. Тийм. 2020 оны Lakers-ийн авраг багийг бүрдүүлсэн менежер. 17 онд энэ ажлыг аваад тэрнээс хойш Anthony Davis-ийн наймыг хийсэн, дээрэс нь Luka Doncic-ийн наймыг хийсэн. Ингээд LeBron James-ийн гэрээ хийсэн. Бас LeBron James-ийг авчирсан. Тэгэхээр энэ чинь ингээд ерөөсөө Lakers ирсэн цагаас хойш Rob Pelinka ерөөсөө супер ингээд менежер байсан байгаа даахгүй. Зөвхөн тийм учраас энэ хүнд яагаад гэрэг нөхөх гэсэн үг. Энэ хүнд яагаад итгээд угаасаа дараагийн одоо сагсан бөмбөгийн шийдвэр багийг босгох шийдвэр бүх юм нөхөж болохгүй. Тийм учраас Los Angeles Rob Pelinka-тай гэрээгээ урт хугацаагаар сонгосон гэснээр яг одоо байгаа JJ Redick, Luka Doncic, Rob Pelinka гэсэн одоо энэ манлайлагчид бол дараагийн 5-10 жил Lakers-ийн удирдлагууд, шилдэгүүд, талбайн жанжин хിവэрэ байх нэ гэж. Тэгээд бас дээрээс нь нэмж хэлэхэд Rob Pelinka өмнө нь ингээд эйжент байсан учраас одоо ингээд CBA-г маш сайн мэддэг. Одоо нэг хөдөлмөрийн гэрээг маш сайн мэддэг. Тэгээд тэрэн дээр тоон дээр бол ажиллах зүйлийг бол ерөнхийдөө одоо CBA-ийн гимнастик шиг гэдэг байхгүй юу? Ер нь бол гимнастик гэдэг гэж байгаа байхгүй юу? Ер нь бол одоо ингээд кап ингээд тулцсан үед нь шүү дээ. Яаж одоо тэр дундуур гэрээ оруулж ирэх үү, яаж солилцоо хийх үү гэдэг тэрийг Rob Pelinka энэ лигт бол маш сайн мэддэг хүмүүсийн нэг. Тэгээд угаасаа Lakers-ийн ажлыг аваад яаж одоо сэргэн бослоо гэлс ороод тэр нөгөө хэцүү гэрээ Moscow, Lower Danks, амар гэрээнээсээ салаад Randall энтрийг явуулаа тий. Тэгээд маш урд яаж сэргэн босгосныг бид нар бол мэдэн шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол ажлыг маш сайн хийдэг хүмүүсийн нэг яг хуу LeBron гэдэг клатч оролцдог гэж жоохон юуг нь авдаг л болохоос жоохон шүүмжлээд авдаг болохоос ер нь бол 17 оноос хойш бол маш сайн ажиллаа хийсэн гэж би бодож байна. Тий. Ер нь ийм байлаа. Би зүгээр мэдээж NBA шалгуурах л та. Гэхдээ зүгээр миний зүгээр ингээд харж байгаа. Би одоо чинь Монголын сагсан бөмбөгт одоо бол би үзэгч. Гэхдээ ямар байдлаар болж байгаа би сэтгүүлч байдлаар сагсан бөмбөгийн холбоонд ажиллаж байсан, комиссар хийсэн, сүүлд нь багт ажилласан гэх бүх талд нь ажиллаж үзэхээр альва нэг шийдвэр гаргахаар тэр нь холбоондоо яаж тусдаггүй, багт яаж тусдаггүй, үзэгчдэд яаж тусдаггүй, хэвлэл мэдээлэлд яаж тусдаггүй гэдэг бүх талын мэддэг болчт юм байлаа. Одоо тэнгууд Rob Pelinka ч яг эйжент байжгаад яаж энэ багаас илүү ашигтай гэрээ авах уу гэдэг одоо гаргалгаа хийдэг байж байгаа. Нөгөө талд нь очичгоор чинь менежерүүд, агентууд ингэж ханддаг. Яаж би энэ дээр нь зөв менеж хийх үү гэдгийг бас хоёр талаас нь хардаг хүн болчоор харахгүй. Үнэхээр чиний зөв зүйл баха. Нэгэнд LA хоттой холбогдсон учраас од
Лос Анжелес хотод өөр нэгэн баг үнэхээр ингээд Лос Анжелест ирээгүй л байна л да. Одоогоор яагаад гэх юм бол Денвер хотод 2 тоглолцоод одоо ингээд Лос Анжелес руу ирж яваа. Дараагийн цуурлын дараагийн тоглолт тэдний өөрийнх нь шинэ ордонд болох болон плей-оффын анхны тоглолтоо хүлээж авахд бэлэн болсон ба. Гэхдээ тэр багийн тоглолтыг бүр үнэхээр онцолж ярих юм аа. Өрнөд бүсийн 4-аар гарсан Denver Nuggets 5-аар гарсан Los Angeles Clippers багууд цуурлын харьцаа 1-1 болж тэнцснээр Los Angeles хот руу ирж байгаа. Үнэхээр үзүүштэй цуурл болсон. Дээрэс нь сүүлийн тоглолт. За энэ цуурлын талаар стагаал гарсан сурвал гэж хэлэхэд бол хэлцдэггүй. Тэгээ угаасаа ер нь бол хэвлэл мэдээллийн одоо бүх хүмүүс аналистууд энэ цувралыг 7 гейм заавал үзмээрээ 7 тоглолт үзмээрээ нэл гэдэг яг тийм амттай цуврал болж байгаа. Тэгээд түрүүний юун дээр яаж хэвчээ. Ерөөсөө Denver Nuggets 56% одоо од өгж ийн гэсэн шүү дээ. Яагаад 6% илүү байгаа юм гэхээр талбай давтал. Тэгээд тэр талбай давуу талаа өчтөр алдсан. Тэгэхээр энэ цуврал яг эргэчүү миний бодлоор шууд эргэчүүл гэж би бодож байна. Тэгээд ер нь бол маш хүнд 2 геймнээс 1 хожил авч яасан Clippers бол маш сайн тоглосон. Тэгээд Kawhi Leonard дэжтэй те ямар амар тоглож вэ гэдэг бид өчтөр яг одоо саналаа шүү дээ. Хараа. Бүр өчтөр Clippers улаан өнгийн өсгөлтэй тоглосон шүү дээ. Тэр улаан өнгийн өсгөл чамд 6 жилийн өмнөх авраг авсан Торонто Raptors багийн өмсгөл шиг харагдаагүй. Надад бүр тэр Kawhi яг тэгж харагдсан шүү дээ. Хамгаалтан дээр супер, довтлохоон дээр баг алдахгүй байсан. 19-с 17 болоо 19-с 15 болоо. Тэгээд бөмбөг тасалж байгаа. Тэгээд сүүлийн бүх класс шидэлтүүдийг хийж байгаа. Бид нар Kawhi-г тийм байхыг хараагүй. Яг үндэ 6 жил болсон байгаа байхгүй. Хамгийн сүүлд Kawhi ийм байхыг харахад тэрний баг нь авраг болж ирсэн байхгүй. Тэгэхээр Los Angeles Clippers-ийг өчтөр бол үнэхээр бүр өчтөр дээрэс нь Hard-ны нөгөө гарна өдөр байсан шүү дээ. Hard-н ч ингэдэг шүү дээ. Орноо гарна нэг өдөр. Өчтөр бүр орон гарan биш өчтөр бүр гарan байсан байхгүй. Тийм байхад би яг тоглолт эхлэлээ за өнөөдөр Hard-ны гарan өдөр юм байна. Энэ нэстэ бүтэхгүй гэд харжсэн чинь Kawhi ямар тоглож байсныг бас эргээд сансан. Тэгээ хамгийн гол нь би бод гайхаад байгаа юм. Denver Nuggets Nikola Jokic, Michael Porter Jr, Aaron Gordonтой тоглож байгаа шүү дээ. Яагаад төвд нь Ivica Zubac л байгаа Clippers. Бус нь бол одоо тийм PF ч гэдэг юм уу, тийм Michael Porter Jr шиг өндөр тоглогч байхгүй. Яагаад илүүрхэд байгаа самбарт нуруугаар. Яаж хамгаалтан дээр жижигдэхгүй хамгаалж чадаад байгаа юм. Би бүр энэ Jeff Van Gundy-г бүр үнэндээ биширж гүйцэж байна. Нэг хүн ирээд энэ багийн хамгаалтыг ингэж өөрчилж чинь гэдэг бол үнэндээ бүр хэлэх байгаа л. Тийм гайхалтай. Уусаа лигт 3-т явж байгаа шүү дээ дефенсерээ тий. Тэгээ яалтчгүй тэгээд энэ бол хоосон стат биш байгаа. Тэгээд James Harden үнэхээр гарна байсан өчтөрөөс. Гэхдээ ер нь бол биш дээ энэ талбай нөгөө нөлөө одоо нөгөө Denver-ийн нөгөө юу elevation нөлөөлөд нөгөө ер нь 2 тоглолтын дээр яг Clippers бол айгүй муу шийдсэн. Зөвхөн нормал шийддгээс дандаа 30 эхний тоглолтын дээр 36%-тай шидээд байхад биш тий овертайм болсон шүү дээ. Тэгэнгүүтээ өчигдөр 38%-тай шийдэхэд ямар ойрхон хожлоо тий. Тэгэнгүүт одоо илээд ирэнгүүт тэр одоо нөгөө яг үнэхээр тэр талбайн давуу тал байд юм байна уу? Өөрчлөлт байна уу? Байд юм байна уу гэдгийг өнөд харах юм шиг санагдаад байна. Тэгээд Bogdanovic-ийг би энэ цуврал дээр өстой үнэхээр ажилгүй байгаад байна уу гэж би бодоод байгаа. Clippers. Denver Nuggets-ууд бол угаасаа бид нар угаасаа бенч байхгүй, сэлгээ байхгүй гэдэг бол бид нар бол мэдчихсэн. Тэгээд Nikola Jokic сонгот биш тэгээд ямар ондоо баг болж байна. Nikola Jokic гараад ирэнгүүт ямар ондоо болж байна гэдэг нь дээр ил байгаад байна л да. Тэгээд гейм 1 дээр биш тэгээд хож болсон шалтгаан бол ялтчгүй Russell Westbrook. Одоо Russell Westbrook бол биш тэгээд тэр нөгөө triple double 60 оноотой triple double хийхэд алдсан нэг тоглолтынхаа өөрийг гейм 1 дээр цайруулсан болов уу гэж би бодоод байна. Тэгээд үнэ гэсэн фэнүүд баг хүүхдүүдийн зодож ална гэсэн фэнүүд одоо тайвширсан болов уу гэж би бодож байна. Үнэхээр Russell Westbrook-ийн тэр offensive rebound байгаагүй бол тэгээд тэр оноонууд байгаагүй бол
клач оноо байгаагүй бол гейм 2-1-ийг ч гэсэн алдах айгүй ойрхон байсан шүү. Хоёр дахь тоглолтын дээр ч гэсэн Russell Westbrook-ийг хамгаалахгүй сул орхиолсон. Тэгээд Westbrook Тийм алсан хоёр чиг дараач 3-аас ч илүү лээ. алсан чиг аварсан чиг тий. Ерөөсөө Денверийн тоглолт би бүр хэлээ байжлаа. Денвер хожигдвол Russell Westbrook-ээс болж хожигдох юм байна. Хожигвол бас Russell Westbrook-ээс болж хожих юм байна. Өөр хүнээс ерөөсөө болохгүй маань гэд Clippers-ийн хамгаалт үнэхээр тийм онцгой байлаа. Тэгээд дээрэс нь тасгалжуулагч юм магтмаар байна. Сэлгэнүүд маш оновчтой хийж байна. Надад огт ажиглагдаж байгаагүй нэг зүйл нь Денвер Наггетс маш их шатж байна. Тэр дундаа Никола Йокич маш их шатж байна. Энэ хүртэл NBA-гийн талбай дээр түүнээс 10 жил хараагүй зүйлсийг бид харж байна. Өмнөх тоглолтод бүр 3-4 удаа флоп хийх гэж оролдлоо. Флоп штэ. Никола Йокич флоп хийгээд байгаа байхгүй бүр ингэ хаард зүгээр ингэсэн чи мөрөлсөн чи өсөрж унж мунаад тэгээд бид надад бол ингэ за LeBron тэгвэл амар флоп хийдэг шүү дээ тийм ээ. LeBron флоп хийдэг. Гэхдээ LeBron анхнаас л тийм флоп хийдэг байсан байхгүй. Никола Йокич юус энэ хүртэл хийж байгаагүй байхгүй. Тэгсэн чинь нэг тоглолтын дээр тийм олон удаа флоп хийхээр би Никола Йокичийн зүгээс Clippers-ийг ялахын тулд бүх зүйлээ зориулжийг нэгдүгээрт харж байна. Хоёрдугаар ингэхгүй бол ялахгүй гэдгээ бас мэдээд байгаа юм болов уу гэж хараад байна. Ингэхгүй бол одоо юу гэдэг өөрт байгаа бүхнээ гарахгүй л тэгэд Йокичийн биеийн хилэмж ингээд алдангууд ингээд нэг тэгээд идэггүй шүү дээ уг нь те багийнхнаа алдангууд одоо ингээд шатж байгаа нь ингээд илт мэдгээд биеийн хилэмжэд ингээд алдангууд л ингээд сэтгэлээр юу ягаал гар мар янз бүр ингээд байгаа байхгүй би анх удаа turnover хийж байна. Яг үнэ айгуу бол нэг хийж байгаа 7 молоо гэлээ юу лээ тийм turnover 44 тоглолтоор 7 turnover. Тэр чинь би бас нөгөө талаараа байна шүү дээ. Никола Йокичийн usage rate нь хитрхи өндөр байна. Хитрхи одоо бүх юм хийгээд байна. Хитрхи Никола Йокичээс хамаарсан сагсан бөмбөг тоглоод манер бол үнэхээр ядарч байгаа юм болов гэж боддог. Тэгээ ядраад ингээ биений явахгүй болоод ирэнгүүт яг нэг экстрем хийж аргалах гад тэгээд нэг тиймэрхүү юм болоод эхэлдэг шүү дээ. Би яг иймэрхүү Никола Йокичийг би Warriors-тэй хэдэн оны хэлний сурвал дээр бүр ингээд нэг ундагч бүр ингээд сүлдээ нэг тиймэрхүү тэр Никола Йокичийг харж байгаа юм шиг өчтөр санагдчихсан. Ядарч чинь 44 минут хаалтаа өчтөр 44 минут ихний тоглолтын дээр 46 минут. Ийм удаан тоглох гарч тэр чи ядар шүү дээ. Тэгээ ямар их бөмбөг Никола Йокичээр дамжиж байгаа лээ. Бүх тоглолтоо баг Никола Йокичгүй тоглох гэж баг байхгүй байна шүү дээ. Яг үнэ. Бүх талаараа тэгээ дээрс нь хэдэн минут тоглож байгаа лээ. Тэн чинь маш их багад байна шүү дээ. Цурал нэг байгаа. Эле Батар хэлж чинь. За одоо ингээд энэ цурал аль баг нь хожих юм аачих гэдэг юм ярихгүй яа гэх юм бол бид нэг зөндөө дуурайлаа. Харин цурал одоо Лос Анжелес бот хоёр тоглолтын аль нэгтэнд Денвер Наггетс хожиж чадах уу? Чиний одоо харж байгаа. Маш хэцүү. Би ер нь бол авч чадахгүй болов уу гэж би бодож байна. Clippers бол талбай дээр маш сайн тоглож байгаа. Ялангуяа тэр нөгөө Wall-ны нөлөө үзүүлж гэнэ гэж бисэн бас тийм narrative яваад байгаа. Тэгэхээр яг талбай дээр ирээд Denver Nuggets-ыг бол хоёр хожиж болов гэж би бодож байна. Сайн нэг тоглолтын хожно гэдэг бол Clippers-ийн хувьд бол маш их зүйл. Тэгээд энэ дээр бас Ivica Zubac-ыг ерөөсөө мартчих гэдэг нь бас хэлэхгүй болохгүй. Ivica Zubac биш тэ яг түрүүний дугаар дээр хэлжсэн шиг Jokic-тэй яг энэ one болоод байгаа болохоор Clippers-ийн бас хамгаалтаас ажиллаад байгаа байхгүй. Давхарлах шаардлагагүй тийм давхарлах шаардлага байхгүй. Тэгэхээр чин бүх бусад тоглогч нарын нүрэл хааж болоод байгаа байхгүй. Тэгэхгүй бол бусад багуу тоглохоор ерөөсө дандаа юунд дээр дабл дэж очиод хин нэг нь сулгаад байдаг шүү дээ. Aaron Gordon ч юм уу, Scott MPJ сулгаад байдаг тийм. Тэр тип боломжуудыг хаа. Ерөнхийдөө Denver Nuggets-ийн сагсан бөмбөг тэр чигээр хааж чина л гэсэн үг байхгүй. Яг үнэ. Тэгэхээр давуу тал Clippers ингээд би нөгөө нуруу намтахгүй байна гэдэг чинь эндээс харагдаад байгаа байхгүй. Нуруу намтахгүй байна гэж. Тэгээд маш сайн ба. Nicholas Batum аягүй сайн байгаа. Derrick Jones Jr хамгаалтан дээр маш сайн байгаа. Ер нь Bogdanovic-ыг бодвол үгүй хасвал бусдаар ерөөсөө сайн байгаа. Chris Dunn хамгаалт хасч яах гэдэг. Bogdanovic сүүлийн үед надад ерөөсөө таалагдахгүй. Ер нь бол талбай дээр дандаа хасдаг үг гэдэг байхгүй. Зүгээр ард үе гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр
Надад ерөөсөө таалагдахгүй. Яг хаа бусд нь бол үнэхээр сайн байна. Би баг Богдановичийн оронд Амир кофе баг байсан байвал дэрч юм шиг санагдаад байна. Их олон байна биш юм чи. Яг Америк кофе бол жавжин дээр зогсдог Богданович урд тоглодог гэхээр нэг бас нэг плеймейкерийн үүрэг гүйцэтгүүлэх гээд байгаад байгаа болов гэж бодоод ш. Тэрнээс тэр нэг оноо авах нь угаасаа Богданович хамгаалтаас гарахгүй оноо авч чадахгүй байгаа болохоор зөвхөн плеймейкер үүргийг гүйцэтгүүлж байгаа болоо да. За энэ юм чухал ямар ч байсан сонирхолтой урт удаан үргэлжлээсэй гэж хүсэж ин тийм учраас одоо Intuit Dome дээрх тэр тоглолт за тэр wall үзэгчид яаж хүлээж авах нь хамгийн гол нь энэ ордонд болох ч байгаа анхны плей-оффын тоглолт яаж болох нь бүгдээр хараад дараагийн дугаараар ярилцах болно. Game Point podcast-та та бүхэн хамт байна. За менежерийн тухай яриа цааш нэр өөрчлөлгээд Atlanta Hawks-ийн менежер Landry Fields нэрэ халагдсан. Atlanta Hawks дасгалжуулагчаар Quinn Snyder ажиллаж байгаа. Тэгээ плей-оффын гадны үлцийн амжилтад дасгалжуулагчийн буруу биш харин энэ багийг бүрдүүлсэн менежерийн буруу гэж үзээд Jeremy Lin-ийн хамтрагч байсан Landry Fields-ийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Энэ бол шинэ мэдээ. За харин өөр нэг менежерийн одоо юу гэдгийг хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Өнөөдөр тэр хүн бүр хэвлэлийн урал өнөөдөр өчигдөр хэвлэлийн урал хийж сэтгүүлчдийн тэр нэг юм жадчиг асуултанд хариулт суулаа. Тэгээд Dallas Mavericks багийн ерөнхий менежер Nico Harrison солилцоо болсноос хойш анх удаага микрофоны өмнө, камерын өмнө өнөөдөр суулаа. За энэс өмнөх уулзалт бол багийн эзний шаардлагаар микрофонго камергүй уулзалт болсон. За өнөөдөр бол аль биесээр хэвлэлийн баг хурал гэж тодорхойлсон зүйл боллоо. За энийг үзүү энэ дээр яг юу болов? Nico Harrison чи яагаад одоо халагдаагүй байгаа юм бэ гэдэг асуултыг сэтгүүлч өөрөөс нь асууна гэдэг бол миний хувьд аимшигтай асуулт байхгүй. Аимшигтай нэг зүйл. Шир нь халагдах ёсгүй мүү гэдэг. Тийм. Шууд өөрөөс нь тэгж асуудаг. Тэр бол үгүй яг би бол шүү дээ ингэж бодсон. Амар шал хэрэггүй юм хийгээд байгаа юм болов уу гэж. Уусаад одоо бүх юм болоод өнгөрцөн тийм үү. Тэгээ одоо ингэ хэлсэн байсан шүү дээ. Шак хэлсэн байсан шүү дээ. Nico Harris Barkley. Хитрхи хүн болгонд ингэ таалагдах гэдэг байна. Тэрийн төлөв. Тэг шак хэлсэн шүү. Хитрхи хүн болгонд таалагддаг. Хитрхи хүн болгонд одоо өөрийгөө тайлбарлах гэдэг байна. Тэг хэрэггүй. Ер нь бол одоо тэг хэрэггүй байхгүй. Одоо нэгд болоод өнгөрцөн. Хэрвээ өөрийнхөө зөв гэж бодсон юм бол угаасаа дараагийн юунд одоо улиралд хожоод үзүүлчих тэгжээж одоо энэ бүхэн алга болно шүү дээ тийм биз дээ. Одоо бол проблем болдог. Гэтэ энэ дээр зүгээр анзаарсан ганц хоёр коутууд нь болохоор энэтэй байцсан байхгүй. Лука энэ хотод ямар чухал вэ гэдгийг би мэдчихсэн. Гэтэ ийм чухал гэдгийг мэдээгүй гэдэг. Амар уустай. Тэр гих мэдсэн коутууд нь бол үнэхээр алж. Тэгээд Tim McMahon гэдэг ESPN-ийн одоо Dallas Mavericks-ийг сурвалжлагч нэг зүйл айхтар зүйлээс тэрний яасан бэ гэхээр одоо Dumont шүү дээ багийн эзэн. Ер нь бол Nico Dumont дээр очиж Лукаг солио гэсэн. Гэхдээ Лукаг солио гэхдээ араас нь ийм их одоо хүмүүсийн эсрүүцэлтэд тулгарна гэдгийг надад ерөөсөн анхааруулаагүй гэж хэлсэн. Тэгэхээр бас Nico Harrison чинь бас боосоо бас тархицсан болов гэж миний хувьд бас бодоод байгаа. Үгүй ер нь хүмүүс тэгж төлөж авчихсан. Тэгтээ нэрэл ингээд Лукагийн солилцоо боллоо гэдэг анхны жиргээ орж иж байгаа чи битэр хараад итгэхгүйсэн шүү дээ. Энд хакт болсон баха. Яг үндэ тийм сюрприз солилцоо болсон. Тэгэхээр энэ дэр реакшн ингэж амар өндөр байна гэж Nico Harrison өөрөө бодоогүй байж магадгүй. Үнэхээр магадгүй. Хоёрт сая ингээд Лука Дончич талбай дээр эргэж ирж тоглолоо. Тэрний араас ESPN Лука Дончичтай ярилцлага хийлээ те. Malik Andrews one-on-one exclusive interview хийлээ. Тэнгүүт тэрэн дээр ингээд жишээ хэлж байгаа зүйлс нь эргээгээ Nico Harrison руугаасаа чиглэлсэн байхгүй. Тэгэхээр энэ нэг хэвлэлийнтэй ингээд хүссэн үсэгүй яваад байгаа болоо гэж бодож байна. Тэгээ Charles Barkley хэлсэн байсан. Чи одоо ингээд би чамааг өөрийнхөө найзаа гэж боддог. Тийм учраас найз хүний хувьд зөвлөхөд одоо хийж байгаа энэ үйлдэлүүдээ болоо. Чи аль хэзээ ялагдцсан. Тийм учраас дуугүй бай. Яах гээд ийм зүйл хийгээд байгаа юм бэ гэж хэлж ин лээ.
Тэгээд нөгөө хүн нэг бүтлгүүтгэхээр ингээд бүтэн бүтлгүүд чиг гэдэг шиг ингээд хэвлийн багваралд дуусаад гараа явж явахдаа өөрчлөө чи хаалга онгоолсон чи хаалга нь онгоохгүй төгжидтэй хаалга байсан юм эсвэл албаар тэгээ шоглоод байгаа юм. Үнэхээр өвөлөд үзэдэлээ хөрх юм. Би бүр сүлдээ өрөвдсөн шүү дээ. Тийм. Чарльз Барклиг хэлсэн бол үнэн. Ер нь бол иймэрхүү нөхцөлд бол ер нь яриха болох хэрэгтэй байхгүй. Аа. Чи санаж би одоо дахиад Rob Pelinka гэх юм. Rob Pelinka шүү дээ. Ажилд нөгөө хинтээ Magic Johnson-тэй эхэлж ажиллаад Magic Johnson Rob Pelinka миний араас бараг хотоо зоосон болсон гэдэг амар алга болцдог шүү дээ. Үгүй ажилласаа хаяа явцдаг шүү дээ. Тэрний дараа Rob Pelinka шүү дээ. Жилийн дараа ерөөсө тэрнээс хойш ерөөсө сэтгүүлчдийн өмнө гараагүй. Ерөөсөө гараагүй. Тэгснээр жилийн дараа гарч ирдэг байхгүй. Тэгэхээр чинь хүмүүс одоо нөгөө narrative control хийнэ гэдэг байгаа шүү дээ одоо чинь хэвлэлээр явж байгаа юм. Тиймэрхүү юм чинь бас тактик хэрэгтэй байгаа байхгүй. Одоо хитрхи галыг одоо өөр дээр аваад байгаа байхгүй. Нэг хоёроос. Магадгүй энэ галыг өөр дээр авах гэдэг багийн эзний шахаа юм болов. Өөр гэрсэн лайк. Тийм бол хөрх яадаг үнэхээр нэр зовоож шүү дээ. Эсвэл өрөвдөж Яг тэгвэл багийн эзэн рүү чиглэдсэн учраас багийн эзэн надад асуудлаа. Би тэр хэвлэлийн урал хий гэдэг бололтыг явж багийн эзэн нэг харьяас өөрөө дургу багийн эзэн хий гэж шахсан болж таарсан байсан шүү дээ баг. Тэгэхээр би багийн эзэн энэ галыг чи нэгэнт одоо өөрлөм чиглээд байгаа галыг менеж хувьд хийсэн ажлаа өөрөө авах гэдэг юм болоо. Тэгээ хамгийн гол нь Dumont одоо би энэ мэрэгжлийн бус хандлага гэж хэлээд байгаа. Ийм зүйл болно шүү гэдгийг анхааруулаагүй гэдэг нь. Тийм учраас Нико Харрис нэг өөр нүдэд хараад эхэлж байна гэдэг чинь харамсалтай байхгүй. Яг бол багийн шин эзэн шүү дээ. Шин эзэн. Шин баян цээж өвчтэй гэдэг шиг нөгөө халах ялахыг ингээд асуудалгүй хийж магадгүй юм. Тэгээ Нико Харрис нөгөө энэ хийсэн зүйлийнхээ өөр шимийг бүр ингээд сүрэл рүү авчихсан байна. Эсвэл бас нөгөө хамгаалалт давар авчирна гэдгийг авчихсан байна уу гэдгийг үзэх хэмжээнд ирэх үйлрэлээ дуусчихасаа гэж би бодоод байгаа. Тэсэн чинь араас нь иймэрхүү мэдрэнд гараад байгаа нь бол надад хэцүү санагдаад байгаа. Тэгээ тэрнээс гадна шүү дээ. Тэр өдөр чинь нэг хүнийг халтсан. Тэр нь болохоор даалсан. Casey Smith гэдэг Dirk Nowitzki-гийн хамгийн сайн найзуудын нэг. Тэгээд Dallas Mavericks-ийн эрүүл мэндийг хариуцсан. Тренерүүдийг хариуцсан л тийм юу байсан юм шүү. Ажилтан тэгээд Dallas Mavericks аягүй олон удаан жил ажилласан. Тэгээд тэр хүнийг халсан. Энэ жилийн гинтлүүдтэй холбоод юм байна те. Тэгсэн үү яасан бидгүй. Тэгээд ерөнхийдөө Dirk Nowitzki ер нь бол Dallas тэрийг нь одоо хүмүүс ESPN гэж тайлбарлаад гэх юм. Ер нь Dirk Nowitzki-сэн одоо ер нь зайгаа бариад эхэлж байна гэж тайлбарлаад байгаа. Тэгээд Dirk Nowitzki бас дараа нь Twitter дээр ч юм дэрчлээ нэг юм ярьсан л баг шиг байсан. Тэгээд ер нь бол зөвхөн тэр драма бол юм. Талсын драма бол дуусгаач гэсэн юм. Уусаа Nowitzki гэсэн баг хариуг нь барьсан юм байна тест. Одоо бол яг үндэ хамаа авахгүй надад тэгээд. Тийм тэгэхээр legend тоглогчтой байгаа ингээд ойрхон байдаг. Энэ бүхэн мэдээж Mark Cuban ингээд бага зарснаас энэ бүхий эхэлж байгаа. Тэгэхээр шинэ менежментийн баг ирэхээр угаасаа ингээд галт хэрэгжчихэл өөр зүг рүү явах тохиолдол угаасаа байдаг. Тийм учраас энэ бол хин нэгний буруу биш. Зүгээр л ийм зүйл угаасаа амьдралд гарч идэг тохиолддог. Цоошин гүйцэтгэх захирлаараа тухайн компаниг өөрчилж байгаа менежментээс нь ахуулаад явах чиглэл үүсгэх харах зүйлийг өөрчилж байгаа нь бол нэг тийм гайхаж цочилдож хүлээд аваад тахаар зүйл биш болдог л зүйл. Тийм учраас Далласт гарч байгаа нь өөрчлөлтүүд таалагдахгүй нь. Гэхдээ болж байна. Болдог л зүйл. Бод амьдрал дээр өдөрт баг дэлхийд хэдэн мянга давтагдж байдаг зүйлсээ нэг зүгээр NBA тийм томоор турч байгаа учраас бид нар шоконд орж хүлээж аваад байна да. Зүйл шүү дээ тий. Одоо хожихын тулд нэг хүн рүү дайж магадгүй гэдэг гэсэн шуум гараад байгаа. Kevin Durant. Тэр Kevin Durant-ийг Dallas Mavericks авал Kevin Durant, Anthony Davis, Kyrie Irving гэсэн гурвал амжилт үзүүлэх үү? Kevin Durant 60 сая авах штэ. Тэгэхэр хэцүү те. Kevin Durant-ыг авахгүй бас хүмүүс өгнө штэ тийшээ. Тэгэхэр хэцүү. Ямар ч байсан би саяны тоглолт нөгөө плей-ины тоглолтыг үзчихээ, Memphis Days-ийн тоглолтыг үзчихээ нэг л зүйлийг ойлгож авсан. PG Washington-ы хэрэг угаасаа Anthony Davis ирсэн үед байхгүй юм байна. PG Washington SF руу шилжиж байна. Anthony Davis 4 дээр тоглож байна. Gafford Lively 2 5 дээр тоглож байна. Тэр үед
плеймейкерийн төвшин тоглох, дээрэс нь 3-аас сайн шиддэг, тэгээд найруулга сайтай тим SF байхгүй бол Даллас яг үндэ PG Washington өөрөө ч ур чадвар нь дутаад тэрэндээ ч стресстэй яг хамгаалтан болж байгаа. Гэхдээ яалч нэг багийн баланс гэдэг зүйл дээр надад бол цогцохгүй орж байна. Тэгэхээр би энэ үеэр Dallas Mavericks баг солилцоо энэ зун солилцоо гэдэг PG Washington-ыг хамгийн түрүүлд явуулах юм болов уу гэж харж байна. Орондны SF дээр нэг хин ирэх нь тэр бол дараагийн л асуудал байх л да. Тэгэхээр ямар ч энэ драма бол зунжингаад үргэлжлэх юм шиг санагдаж шүү. Энэ сонирхолтой олон ангитай солонгос драма явж байгаа шүү дээ. Чинь тэгээд одоо л Нико Харрисон хэвлийн өмнө байгаад ах нь бол харин ч таалагддаг шүү. Янз янзын зүйлээ. Тэр нөгөө Лука нэг уцаа авч хийцэн гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэр солилцоог мэдээд тэгээд тэр уцаараа одоо хүртэл тэр уцаараа харин тэр уцаа нэг ч удаа Нико Харрисонтай ярихад зориулж ашиглаагүй байхгүй одоогор. Тэрнээс хойш ажиллаж байгаа уцыг. Тэгээд өнөөдөр Лука Дончичийн фүүсний шинэ реклам гарсан харсан уу? Окей. Trial of Doncic. Лукаг явснаас хойш дандаа defense wins championship гэдэгсэн тэр мөрийг хийцэн талаад. Тэрийг маад сонсогч нар үзвэл айгу гоё, айгу ууртдагч баг 20 минутын реклам байсан юм. Яг онлайнаар 20 минутын реклам аа. 10 минутчсан. Мэдгүй нэлээд урт юм байсан ингээд. Тэгээ тэрийг бас үзээр бас сонирхолтой юм билээ. Тэгээд Лука яг Холливуд дээр ирсэн нь мэдэгдчихлээ. Кино шиг реклам байсан. Nice. Game Point podcast үргэлжилж байна. За өнөөдөр нэрээ NBA-гийн энэ үеийн хамгийн анхны шилдэг тодорсон. Тэр нь Peyton Pritchard Boston Celtics багийн сэлгээний тоглож Peyton Pritchard NBA-гийн шилдэг 6-д тоглогч шагналыг хүртсэн байсан санал асуулгаар хол тасаргаа тэргүүлсэн байсан. Тэгэхээр яхааргүй энэ шагнал өрсөлдөгчгүйгээр түүнд очиж байна. Тэгэхээр хоёулаагаас Peyton Pritchard дээр 100% саналыг байсан шүү дээ. Өөр өрсөлдөгчийн үеэр байгаа шүү дээ. Би зүгээр Peyton Pritchard Marcus Smart-ыг тоглож байгаа Boston Celtics ингээд бүр минут өгөхгүй байсныг санаж байгаа байхгүй. Тэгээд тэр үед би Marcus Smart-ыг үж хэлсэнээр Peyton ингээд амар гоё мэрэгжлийн байгаа тий. Хизээ нэрийг нь дуудах тэр үед бэлэн байгаа. Ингээд тогонд минут олдохгүй ингээд амар хэцүү байгаа. Өөрөө ингээд би ингээд харж байгаа ч гэсэн ингээд өөрөө ингээд дуудах нэрээ дуудах мөчийг хүлээгээд ингээд бэлтгэлээ ингээд алгасахгүй хийж байгааг нь харахад сайхан байна гэж хэлж ийснээс од чинь баг 3 жилийн өмнө хэдэн жилийн өмнө Marcus Smart байсан гэхээр чинь тэгсэн чинь одоо ингээд NBA-гийн шилдэг 6-д тоглож ин шагналыг хүрч байгаагаас гээд харахад минут олдохгүйсэн тэр сэлгээний тоглогчоос NBA-гийн шилдэг сэлгээний тоглогч болно гэдэг бол өндөө бас гоё түүх байгаа байхгүй юу. Тийм яг хөө тэгээд уусаа Peyton Pritchard уусаа энэ жил авахаас одоо өөр арга байхгүй. Ганц ч явахтай. Ер нь бол Boston Celtics-ийн одоо товтлогоо болон одоо юу гэдэг хамгаалтыг балансыг олж байгаа бас чухал хүмүүсийн нэг шүү дээ. Олон ч минут тоглож байгаа. Тэгээд уусаа Jaylen Brown ч бас орон гар байсан. Яг тэр тухай үед бол Peyton Pritchard-ийн өөр рол бол маш өндөр өссөн. Тэгээд яалтч байхгүй нь. Үнэхээр одоо нүдэ олсон гэдэг юм. Үгүй өрсөлдөг угаасаа тийм шүү дээ. Тэгээд өөр яг. Тий. Тэгээд Boston Celtics-ийн хувьд бол нэг одоо харамсалтай бас нэг бид байгаа. Orlando Magic-тэй тоглосон эхний тоглолтын дээр шиддэг гэсэн баруун шүү дээ. Жисэн тэрм чинь. Баруун. Шиддэг харах бугууг гимтээсэн. Тэгээд дараагийн тоглолтод оролцохгүй байж магадгүй гэдэг нь бол жоохон муу мэдээ гихтээ Tatum Orlando Magic-ийг холцохойдог гэж бодож байна. Тэр нэг асуудал болохгүй хаа. Тэр Derek White саяны тоглолтын дээр бүр оноогоор тэргүүлчихлээ шүү дээ. Тийм. Derek White. Тэгээд Derek White сонирхолтой юм хөө. Derek White шүү дээ. Өнөөдөр нөгөө хамгийн overrated Athletics гэдэг нөгөө сэтгүүлээс гаргасан судалгаанууд одоо NBA-гийн тоглогч гол нэрийг хэлэхгүй. Athletics юу олон одоо юунууд сурч нэг жилийн турш ингээд бүх ингээд багуудтай явж ярилцаад тоглогчтой ярилцаад 150 кг явсан. Тоглогчноос санал асуулах юм болсон юм бил. Тэгээд тэрэнд бол Derek White underrated тоглогчдын ер нь бол нэлийн дээгүүр явж ийн гэж хэлсэн шүү. Derek White underrated.
Overrated юм биш шүү дээ. Halliburton. Halliburton тий. Өөр чи underrated юм байлаа. Austin Reeves байсан. Өөр хин хийж байлаа. Нилээ тийм тоглож сонирхолж хэлгээд. Тий. За эргэн тойрны мэдээллийг хүргэхэд одоо алдрын танхимд алидийн залагчлаг Грег Попович чинь Сан Антонио Спурс багийн ерөнхий дасгалжуулагч за түр эмнэлгийн жилет байгаа Грег Попович Сан Антонио хотод ресторанд байхдаа биеийн дахиж муудаж түргэн тусламжийн машинаар эмнэлэг татсан юм дүрс бичлэгийг TMZ-ийн затсан байсан. За тэгээд энэ бол юуг харуулж байгаа нөхөр зүрхний шигдээс болсноос хойш одоо ажилдаа хизээ эргэж ирэх үү? Ямар ч энэ үйлрэлд бол эргэж ирэхгүй гэдэг нь тодорхойсон. Гэхдээ зүгээр дахиад ингээд ажиллаа хийхгүй байж байхдаа ингээд дахиад би энэ одоо ингэж эмнэлгийн тусламж авах хэмжээнд муудаж байна гэдэг. Ер нь бол Грег Поповичийг бид нэр сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн хувьд харах хоногийн тоо бол дууссан бараг тодорхой болж гинүү да гэж саний үйл явдлаас харагдсан. Мэдээж эрүүлэн сайн сайхны үгсний харахгүй нөгөө Spurs-ийн гэдэг NBA-гийн домог сагсан бөмбөгийн домог дасгалжуулагч гоё одоо тийм дүр штэ. Тэгээд эрүүл мэнд гэдэг бол одоо яах чаргагүй. Тэгээд дээрэс нь маш их нервтдэг тий. Өөр тийм ингэж нөгөө сэтгэл хөдлөлийг гаргадаг дасгалжуулагч гэсэн. Тийм учраас зүрхний шигдээс ер нь спортын дасгалжуулагчдын хувьд ийм зүрхний шигдээсүүд ер нь их ойрхон байдаг учраас эрт тэтгэврт гардаг ч гэдэм үү тиймэрхүү зүйлсүүд байдаг. Тэ мэдээж Попович эрт гараагүй мэдээж Ахмад настай. Гэхдээ иймэрхүү байдлаар зодог тайлах хэмжээнд тэтгэврт гарах хэмжээнд бол очно гэж бол хувьдаа бодож ийсэнгүү. Тэглэг авах. Тэгээд 96 оноос хойш одоо бараг 20 жил тасалжуулсан. Одоо NBA бараг өөр 20 жил нэг багийг тасалжуулагч бараг 30 жил үү? Миний мэдлэгээр бараг 30 жил 96. Үгүй шүү дээ. Би ягаад 96 хэрээс дандаа гэж 20 гэж одоо 2 гарцсан. Марччаад байна. Тэгээд 30 жил гэж амар гоё шүү дээ. 29 жил. Тэгэхээр чинь үнэхээр гайхалтай ийм одоо тасалжуулагч дахиад гарах үгүй бол бид нар сайн мэдгүй. Тэгээд одоо Поповичийн халааг хэн авах вэ гэдэг чинь амар том асуулт байна л да. Би тэгээд нэг газраас уншсан. Гэхдээ би яг тэрийг нэг айхтар одоо reliable source гэж бодохгүй. Гэхдээ Майкл Малоун шүү дээ. Майкл Малоун чинь Поповичийн шавнырын нэг юм биш үү? Тэгээд хэрвээ энэ эрх үйлрэл одоо Сан Антонио Спурсын тасалжуулагчид сонгоё гэвэл Майкл Малоун байх магадлал бас байгаа юм биш үү? Тийм. Бас сонирхолтой зүйл байна тий. Сонирхолтой юм байна. Яг мэдээж ямар нэгэн байдлаар ахлах сонгох. Тэгээд угаасаа Попович ирэхгүй нь баг ингээд тодорхойлж байгаа бодож байгаа юм чинь ахлах дасгалжуулагчийн туршлагатай хүн авчрахгүй бол De'Aaron Fox, Wembanyama гэдэг юм том одоо юу гэдэг хүлээлт өндөртэй юм одууд байхад чинь тэгээд лигийн дараагийн нүүр царай болно гэсэн юм одууд байхад чинь тэгээд угаасаа сайн хүн авчихгүй бол болохгүй л үү дээ. Хэн тэглэг авах. Тэгээд шин одоо юу гэдэг залуу тасалжуулагч бол миний хувьд сонгоно гэж бас бодохгүй л. За тэгээд Поповичтэйс нэг сонсдог бол ирүүлийн хийх хүсье гэж хэлчихмээр. За одоо харин гимтэл бэртэл одоо харин сайн зүйлсийн талаар яриа. Энэ юу гэхээр өнөөдөр нэг тоглож талбайдаа эргэж ирсэн. Энэ юу гэхээр цус бүлэгний хөвчнөр өвдсөн байсан Damian Lillard өнөөдөр Milwaukee Bucks-ийн Indiana Pacers-тэй хийж байгаа цуурлын 2 дахь тоглолтод оролцсон. Гэхдээ энэ тоглолтод Indiana Pacers баг яснаар цуурл 2 дахь ярцаатайгаар Milwaukee хот руу шилжгээр болж байна. За энэ цуурлын талаар яриа. Өнөөдөр болсон тоглолт чиний сэтгэл одоо ямар сэтгэлтэй байна? Цуурл 2 дахь. Би бол арай ойрхон цуврал болоосоо гэж бодсон чинь тийм ойрхон болохгүй харагдчихлээ. Эхний гейм бол бүр ямар амар нүд одоо нүд тайлтрам. Юу ч хэлэх юм дээ бүр тайлтрамаар тийм эвгүй л харагдчихлээ дээ. Тэгээд өнөөдөр бол яг гайгүй ер нь бол эхлээд оноо тасарсан гэсэн хойноос нь барьсан. Гэхдээ Damian Lillard ирсэн болооч тэр ер нь бол зөвхөн офенс нь арай жоох уучраа болох гэдэг нь гэж би бодсон шүү. Түүнээс шил Damian
Тэгэл өнөөдөр бол айхтар нэг импакт үзүүлэхээр нэг тоглолт үзүүлээгүй. Тэгээд угаасаа чинь баг 2 сар тоглоогүй юу те. Тийм шүү дээ. Тэгээ угаасаа форм алдсан байлаа. Одоо удахгүй формонд хэр хурдан орно тэр үед л одоо юу яах болоо гэж бодож байна да. Хоёул өмнөх дугаараар ингэж ярьж байсан шүү дээ. Damien Lillard гимтлээс эргэж ирэх юм загтаа баг талбай дээр шууд эргэж ирэх болов. Би өнөөдрийн тоглолтын Damien Lillard-ийн тоглолтыг хараад энэ хүн формонд ороод байгаа юм. Гэхдээ өнөөдөр тоглолт нь онж гэж бодсон шүү дээ. Яг гэх юм бол хэрвээ өнөөдөр тоглож ингэж цочроо гаргаагүй ч юм уу талбайд байх мэдрэмж эргэж авааг бол 3 дахь тоглолтод яг энэ Damien Lillard гарч ирсэн бол ирэх юм бол би бол Milwaukee Bucks-ыг хожиж байгаагаар харахгүй юм билээ. Янас бол үнэхээр доминант байгаа байхгүй. Shaquille Dwight-аас хойш юм доминант дөр юм самрын дуулж байхгүй шүү дээ. Үнэхээр Янас тийм доминант. Янас тэр 4 тоглож байж голд нь юу ч хийж чадахгүй нэмэлттэй болж ирлээ. Aaron Nesmith бүр зүгдээ дийлэхгүй байлаа. Янас доминант байгаа. Гэхдээ Milwaukee Bucks угаасаа багаараа тийм сайн биш байгаа. Тэрээс нь яг өнөөдөр оноогоор барьсан ч гэсэн төгсгөл Damien Lillard яг нэг улирлын формтой Damien Lillard байсан бол өнөөдөр цуврал нэг болоход ойрхон л байсан гэж би удаа хараад байна. Тийм учраас өнөөдөр зүг газар ирсэн юм байна Lillard. Milwaukee-д очиж харин одоо байгаагаас арай илүү дээр тоглох байлгүй дээ. Тэгээд нэг цуврал 2-2 болох байлгүй дээ гэж зүгээр найдаад байна. Гэтэ яг чиний хэлж байгаагаар давуу байдал угаасаа Indiana Pacers-тэй багаараа тоглож байгаа. Дээрэс нь олон талтай байгаа учраас илүү баг нь одоохондоо бол Indiana Pacers л байна. Тийм яг одоо нөгөө би одоо юунтэй Denver Nuggets-тай харьцуулах гэдэг. Яг л Denver Nuggets Nikola Jokic-тэй одоо хитрхи одоо нөгөө тулгуурласан сагсан бөмбөг тоглоод байгаа бол Milwaukee Bucks яг адилхан Giannis Antetokounmpo юу хийн яг тэрэн дээр л тулгуурсан сагсан бөмбөг тоглоод байна. Тэгээд үнэхээр Giannis-аас бус нь үнэхээр одоо юу гэмтэй сакс тоглоо мартсан юм. Одоо Kyle Kuzma шүү дээ тий. Ямар аим стат үзүүлээ. Тэр статыг шүү дээ тий. Плей-оффд 10 жилийн өмнө нэг хүн хийжсэн юм байна. Одоо Warriors-ийн GM байгаа Mike Dunleavy гэж юу нэр хийжсэн юм байна. Тэндээс хойш Kyle Kuzma энэ статыг үзүүлж байгаа 0-0-0-0 гэдэг. Тэгээд 22 минут шүү. Тий. Тэгээд ийм үзүүлэлттэй нөгөө багийн андууд нэгэр чинь яаж энэ баг очиход. Тэгээ нөгөө талд ба шүү дээ Indiana Pacers offense ямар олон хүмүүс байна. Би бүр ингээд Andrew Nembhard гэдэг залууг бол би өнөөдөр бүр хараад бүр ингээд ангаалсан шүү дээ. Ямар амар тоглож байна 2 гейм. Нэг ихний гейм дээр заах нэг өдрийн цоорч тийм үзэж чи өнөөдөр бас л тоглож байгаа. Дахиад 17 он авчихсан. Тэгээ дахиад 17. Тэгээд тэрнээс 4 5 дахь баг хүн ингэж тоглохоор чинь тэгээд Indiana Pacers яаж очих вэ те. Kyle Kuzma тэр Washington Wizards-д очиод нэг багийн culture гэж байдаг шүү дээ. Соёл. Тэр соёл нь юм плей-оффын сагсан бөмбөгт яаж тоглохыг мэддэг, яаж хамгаалахыг мэддэг, ер нь сагсан бөмбөг тоглохоо мартцсан юм шүү. Тэр 22 минутанд нэг статистикгүй гэдэг бол нэгдүгээр хамгийн нүд талтарм статистик байсан яахалтчгүй. Бүр юу гэж байгаа юм бэ? Өнөөдрийн тоглолтод яагаад ойрхон үтсэн бэ гэж харсан гэхээр Янс төв тоглоод Bobby Portis 4 дээр тоглоод Brook Lopez сэлгээнд их минут өнгөрүүлсэн байхгүй. Тэгжиж нэг Indiana Pacers-ийн хөлийг гүйцэж байгаа. Тэгэхгүй Brook Lopez байхаар угаасаа яаж хөлийг гүйцэх юм бэ? Тэгэхээр энэ үлрэл Milwaukee Bucks энэ үлрэл нь хаач хүрээ дууссан бай. Brook Lopez-ийн гэрийн тусгаа одоо Lopez-ыг явуулах хэрэгтэй. Тэгэхээр гэрээ хийж авч үлдэж угаасаа болохгүй юм байна. Тэгэд явуулах хэрэгтэй гэснээс нэрээ энэ баг одоо Янсын үйл тамиг гэдэг нь гэсэн чинь Янс дээр өнөөдөр нэг холбоотой мэдээ гарсан одоо тэрийг харсан уу? Янс Бруклин юу л Нью-Йорк хотод их таашааж байгаа. Дээрс нь Нью-Йорк хотод өөрөө хэд хэдэн бизнес худалдаад авсан үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний очихыг хүсэх одоо гол баг нь Бруклин Нетс байна гэсэн чинь энэ мэдээ гарснаас хэдхэн цагийн дараа бас нэг их сурвалж энэ зун шууд Бруклин Нетс Янс Антетокумпо руу дайрна гэдэг. Дайрна шүү гэсэн мэдээ гарсан байсан. Энэ тохиолдол гэхэд нэг өдөр юм мэдээ араараас гардна гэдэг тохиолдол биш юм шиг харагдав. Дээрс нь зүгээр Янс энэ Milwaukee Bucks гэдэг багтаа үлдэнэ гэж хэлсэн бол тэр тоглогч нар ийм зүйл харахад бол худлаа байна гэж харахаар байсан. Гэтэл Янс ер нь бол хоёлаа энэ үйлрлийн дугааруудын турш ярьдаг. Янс солилцоонд орох хүсэлт гаргахад гайхааргүй нөхцөл байдалд байгаа. Дээрс нь уг нь плей-офф дөнгөж эхлэе явж байгаа шүү дээ.
хоёр тоглолт тоглож байхад ийм яриа гарч ирэх чинь хамгийн аимшигтай байхгүй. Тийм. Өдөд биш үү? Яг Brooklyn Nets гэдэг багч угаасаа аль дээрээс хойш яригдсан юм чинь их айхтар газар авахгүй л байгаа л болсон болохоос. Гэтэ ингээд санхүүгийн хувьд ингээд хараад үзэх юм болно шүү дээ. Хамгийн боломжтой Giannis-ыг авах боломжтой баг нь угаасаа Brooklyn Nets л байна. Санхүү нэгдүгээр санхүү одоо цалингийн цэс байгаа. Санхүүгийн хувьд бол үнэхээр боломжтой ганц баг. Тэгээд хамгийн олон одоо юу гэдэг одоо OKC-г тооцох юм болно шүү дээ тий. Хамгийн олон draft pickтэй багуудын нэг чинь Brooklyn Nets ахгүй. Тэгэхээр Milwaukee Bucks эргээд авъя гэх юм бол айгүй олон зүйл байгаа. Айгүй олон нөгөө юу гэдэг юм. Draft pick байгаа. Тэгээд энэ чинь авах одоо цалин дүүцүүлээд авах зөндөө хүмүүс бас Cameron Johnson ч гэдэг. Энэ үйлрэлж одоо хідэн хүн жилээд байгаа тулах юм бэ. Тий. Тэр хоолн задарж байгаа юм биш. Тийм биш. Тий. Тэгээд гол нь энэ дээр ингээд ирэх юм болно шүү дээ. Giannis-ыг тойруулаад тэнхэн гоё бас багийг цоош нэр үүсгэж бас болж байгаа байхгүй. Brooklyn Nets. Одоо ерөөсө ганцхан Nicholas Claxton, Cameron Johnson хоёрыг гэрэтүүлж байгаа юм бол бус нь бол ер нь бол байхгүй үстэй. Zaire Williams-ийг Cameron Thomas, Darren Sharp эдгээр restricted юм байна. Гэтэ бол эдгээр бол яг хайхтар цалин аваад шилэхгүй болох гэж бодож байна. Тэгээд эдгээр бол ихэнхдээ одоо юу гэдэг сайн нэгээ тэгээд трейдэнд явах хүмүүс болов гэж бодож байна. Натчан тэгээ угаасаа ихнийг угаасаа явуул Янс явуулыг мэдээж хоёрхан одоо юуны трейд болох боломжгүй. Тэгэхээр дахиад 3 дахь бас очих л. Яа, Янсын төлөөс бүх багууд үзэх л бах та. Санал явуулаад үзэн штэ энэ чинь нэг. Манад энэ хэр алаг морь байна. Энэ дээр нэг юу нэмээд өгчий, хөөрг нэмээд өгчий гэл одоо санал явуулна штэ одоо тийм. Тэгэхээр Янс явсан дээр. Янс уусаа том маркетаар одоо очих цаг нь уусаа болцсон. Milwaukee Bucks аврагд аваад өгсөн. Одоо уусаа тэгээд юу Hall of Fame career ажлыг хийцэн штэ. Тим чинь явхад одоо өргөө байхгүй л яларч тий. Одоо өргөө. Тийм. Би бол явсан дээр гэж бодчих. NBA-д ч хэрэгтэй. Тийм. Тэгвэл яа Milwaukee Bucks-тэй бүр Янсыг яргалах гэж би болгосон баг шиг л харагдчихлаа шүү. Үнэхээр бүх юм дайруулдаг хэл. Ямар ч уугаагүй урагшгүй хамгаалтын, ямар ч урагшгүй довтлын. Kevin Porter Jr гэдэг яг одоо талбай дээр тоглож байгаа баг багийнхан хамгийн шилдэг 3 дахь тоглогч юм байлээ зөө. Kevin Porter Jr сэлгээс гарч ирэнгүүтээ айгүй тоглолтыг сэргийгээд байгаа шүү дээ. Kevin Porter Jr хэдэн сарын өмнө хаана явж илаа? Энэ би баггүй Clippers-тэй юм шүү дээ. Clippers сэлгээдсэн юм шүү дээ. Үгүй харин тийм. Үгүй хэдэн сарын өмнө гэж хэлээд байгаа нь Houston Rockets нөгөө багаасаа хасаад тэгээд энэ хурц Европ яваад ингээд фэнтези дээр чөлөөт агентд хүн тоохгүй байжгаад авсан хүн тоохгүй авахгүй байжгаад авсан тоглож бид нар ингэж ярьдаг байхгүй. Хогон дээр хөвтчихсэн хүн авчаад гэж ярьдаг байхгүй. Яг тэр шиг ингээд хогон дээр хөвтчихсэн хүн ирээд Kevin Porter Jr Milwaukee Bucks-ийн 3 дахь сайн тоглож болж ийн гэж бодохоор л энэ баг ямар бүрэлдэхүүнтэй байгаа гэдэг нь л эндээс тодорхой гарч байна. Тэгэхээр Янс явах нь зөв. Тэгээ энэ бэг арай өрсөлдөөнтэй болгоод байгаа. Өнөөдөр бас Chris Haynes нэг зүйлийг ярьсан. За. Зөвхөн одоо Янс явахаас гадна Milwaukee Bucks амар том шинжилгээдэг хийх гэж байгаа гэсэн. Тэр одоо GM-с авахгүй л front office-аас авахгүй л бүгднгийн нэрийн шинжлэх ба. Одоо хамгийн сүүлчийн одоо Янсыг авч үлдэх аргаал хэрэглэх гэж байгаа юм шиг миний бодлоор. Бүх GM бүх юм халаад цоошин нэр баг бүрдүүлэх гэж нэг үзээд тэгээ болохгүй л тэгээд Янсаас салах юм болоо та. Гэхдээ тэгээд чи одоо бодол та. Мэнг удирд менежерээс хэлээд оронд менежер л ирнэ штэ. Бурхан бууж ирэхгүй штэ. Одоо бурхан л Milwaukee Bucks-ыг застдаг юм бол ер нь тэр баг ер нь засархааргүй болцсон байлээ шүү яг үнэндээ. Хэцүү тий. Үгүй хэцүү. Хамгийн том одоо нэг солилцооны чипийг Chris Middleton-ыг Kyle Kuzma болгоцсон байхгүй. Одоо тэгээд дахиад чип байхгүй ш. Дэмэлэл засархааргүй болцсон гэдэг нь яг юуг нь хэлээд байгаа. Багийн биш зүгээр багийнхан санхүүгийн нөхцөл байдлыг хэлээд байгаа. Засархааргүй болцсон. Тэгээс баг бол засагдчих болно. Жижиг өөрчлөлтүүд ихшүүл засагдчих болно. Сайжиж болно. Багийн санхүүгийн нөхцөл байдал бол хэцүү болцсон учраас
Янс явснаа хамаагүй зөв шийдвэр ах уу. За хоёулаа нилээж буулчлаа, нилээд чи юу ярьчлаа. Энэ 7 хоногт дахиад нэг дугаарыг хий. Ягаад гэвэл бидэнд яриаггүй цуврал маш их байна. Houston Rockets Golden State-ийн цуврал дахиад нэг тоглолт маргааш болно. Нөгөө бэм гарагт 3 дахь тоглолт болон 3 дахь тоглолтын дараа хоёулаа дараагийн дугаараа хий. Дараагийн дугаар дээр Warriors Houston Rockets-аар яриагаа эхлэе гэж бодож байна. Өөр бас New York Knicks Detroit Pistons-ийн цуврал is хиллүү. Тэрс амар байна. Is хиллүү. Одоо Detroit руу цуврал явж байгаа шүү дээ. Тэр гадаалж байгаа. Тэгэхээр энэ цувралуудын талаар яриаггүй цувралуудын талаар дараагийн дугаар дээр ярих байгаа учраас энэ удаад яриагаа энэ хүрээд өндөрлүүлээ. LA Otters-од San Francisco-с ял та бүхэнд хамт байлаа. Энэ 7 хоногт бид эргээд уулзнаа.